Их дэлхийг танин мэдэх гайхамшигт аялалд тавтай морилно. Аяллийн төлөвлөгөө, унаа, тийз, буудал захиалга гээд олон асуудал. Аяллийн амин сүнс болсон хэрэгцээт мэдээлэл, шаардлагатай захиалгыг бидэнд даатгах. За нийт одоо монголчуудаа амрыг алтгая. За намрын одоо сайхан наалгар өдрүүдэд ирж монголчууд маань зарим маань одоо сайхан тариа будаага хурааж зарим маань барилгынхаа ажлыг одоо төгсгөл руу оруулж ер нь өвлийн одоо бэлтгэл ажил одоо ингээ хангаж байгаа ийм сайхан цаг үе ирж байна. Энэ зүүн одоо Монгол оронд маш сайхан зүүн болж хүн улам маань зон улам маань сайхан сэтгэл тэнгэр ажил үйлсэн бүтэмжтэй ийм сайхан зам болж өнгөрч байна. Өсөм одоо намрын сайхан наалгар өдрүүдэд бас сайхан үргэлжилж ер нь Монгол оронд маань цаг эргэж хүмүүсийн амьдрал ахуйг өөрчлөгдөнө гэсэн үгээс харагдж ирж байгаа ийм сайхан цаг үе дээр бид амьдарч байна. За Монгол аял компани намар болж байгаа аялууд гарах аялуудын талаар маш их одоо танилцуулгуудыг одоо бид хэлж өгч байна. За энэ жил бол бид энэ 11 сар 12 сарын аяллууд дээр одоо энэ 10 сарын 20-оос өмнө бүртгүүлэх юм бол маш их хямдралуудыг өгнө. Жишээ нь Вьетнам руу одоо 5 шин 6 өдрийн аялал маань бол одоо $1100 хүртэл хямдрах юм боломж байгаа. $1500 яг энэ хугацаанд бүртгүүлээд тэгээ урьдчилан төлбөрөө хийсэн тохиолдолд энэ бид яаж яах гэхээр маш олон одоо жил одоо энэ Вьетнамын зах зээл дээр Вьетнамын компаниудаар хамтарч ажилласаар энэ үнэн одоо ингэж урж байгаа маа. Ер нь одоо 12 сарын 12-нд явна. Манайх одоо Вьетнамд 12 сарын 26-нд тэгээд 11 сарын 8, 11 сарын 24, 12 сарын 8, 12 сарын 27-ны өдрүүдэд ийм аяллууд ирнэ. Энэ эрд бүртгүүлж байгаа хүмүүсээ. Энэ бидэнд яаж байгаа цөөхөн одоо тооны одоо хүмүүсийг аялах эрх өгж байгаа учраас энэ дээр 30 хүн л авахын боломжууд бидэнд байгаа. Тэгэхээр энд одоо та бүхэн хамжиж бүртгүүлээд маш их мөнгийг одоо боломжийг одоо хэмнэх боломжууд гарч ирж байна гэж та ойлгох хэрэгтэй. Энэ ямар учиртай гэхээр бидүүд эрх захиалгаж хийж чадж юм болж байгаа. За энийг одоо дотроо бас 2 3 одоо янзын одоо бидүүд аяллууд байгаа. Вьетнам аялал маань яаж ирэхээр эндээс Улаанбаатараас эхэлтэй Улаанбаатараас онгоцоор Бээжингээс цаашаа гэж юм байна. Мөн одоо бидүүд газар замын үдээс шаар автобусаар очоод Бээжингээс ингээд шууд одоо ханаа орох юм одоо юу байна. 3 дахь нь одоо ямар өргөж чинь Бээжь ороод Бээжингээс цааш таанууд одоо шууд ханаа ороод ирэх юм үйлчлэгчид байна. Энэ дээрээс бидүүд одоо ингээд сайхан буудлын чанар үйлчлэгийн чанараа багасгаа хүссэн нийт одоо аялагчтай ингэж одоо үнийг одоо бас сайхан хямдруулж чадсанараа энд одоо таанууд дэлгээд одоо таатай байна. За энэ дээр бидүүд Дубайтай одоо 11 дахь жилийн одоо хамтран ажиллаж байгаа. Тэгээд Дубайгийн талаас маш сайхан бас үнийн саллыг аваад энэ хугацаанд бас одоо Дубай маань яг хөтөр бизнес аялангийн аял гэдэг 2 янзын аялал байдаг. Энэ бол дээрх хөтөлбөрүүд нөр байгаа. Буудал одоо бусад одоо үйлчлэгнүүд нь бол яг одоо энэ адилхан байж байгаа. Тэгээ 11 сар 12 сарын аялал дээр бас бидүүд маш их одоо хямдхан юм одоо үнийг одоо бидүүд өгч чадхаар юм боломжууд энэ дээр ахаад Дубайгийнхан бол одоо 35 хүн одоо өгж байгаа 35 үнээр өгж байгаа. Гэх мэтлэгийн орнууд маань цаанаас одоо хязгаартаа тоо өгж байгаа. Энэ яг хөвгтөр тухайн одоо хамтарч байгаа байгууллагын ашиггүй манайч гэсэн одоо яахгүй зүгээр энэ сюрприз баягаар одоо хүмүүстэй ингэж байгаа чинь энд одоо амж бүртгэл төгөнд Монгол аял компани офс дээр ирээд тэгээ энд одоо бас сайхан дэлгэрэнгүй танилцуулга аваад энэ одоо хямдралтай аялал бүртгүүлэх боломжууд байж байна. За одоо энэ 10 сарын 12-оор 10 сарын
25 тэнгэрийн хаалгалуу аялал гарна. Ингээд тэнгэрийн хаалганы маань аялал зогсно. За тэнгэрийн хаалгад уустай 8 9 шин 10 өдрийн аялал байж байгаа. За энэ аялал дээр бидүүд 1600 сая 650 мянгаас сая 850 мянгаас сая 650 мянган төгрөг болж энэ зөвхөн энэ 7 хоногт хамаарч байгаа шүү хүмүүс. Энэ одоо 7 хоногт одоо бүрдүүлсэн одоо итгэе юуны тэнгэрийн хаалганы аялалдаа 9 шин 10 өдрийн аялалдаа газраар замын өдрөө цаашаа юугаар автобусаар яваад тэгээ цаашаа онгоцоор явах ийм галт тэргээр явах ийм аялал байж байгаа. Энэ дээр бидүүд дөнгөж одоо бид 35 хүн одоо захиалгыг авах боломжууд байж байгаа. Тэгэхээр энд бас ингээд хамрагж одоо аялах боломж байна. Сая 800 мянган төгрөг 200 мянган төгрөг одоо юм гэдэг чинь та бүхэн маань одоо тэнд очиод бас ирж босохдоо одоо Бээжингээс одоо энэ зах зээлээр одоо хямдралан юм бодлоод авах юм боломжууд ингээ харагдж байгаа. Энэ зөвхөн Монгол аялал компани өгсөн ийм үний одоо хямдралууд одоо байж их жишээтэй. За бидүүд одоо утаагийн аялал байна. За утаагийн аялал дээр одоо яг хүүхдээр 7 шин 8 өдөр. За замын өдөөс цаашаа утаа одоо ингээ автобусаар явах юм аялал байгаа. Энэ дээр бас 980 мянган аялал дээр 29 хүнийг одоо авахар юм одоо хямдралыг өгсөн байгаа. 900 мянган төгрөгөөр 29 хүнийг авахар юм хямдралуудыг өгсөн байж жишээтэй тийм ээ. За Тайландын аялал байна. Тайландын аялал дээр бас одоо энэ дээр одоо $1650 аяллыг $2250 явах юм бас одоо боломж одоо бүрдэж явах одоо жишээтэй тийм ээ. За тэгээ Баалигийн аялал байна. Одоо тэгээд Хайнаны аялал байна. Гэх мэтлэгийн ийм сайхан одоо аяллуудыг бидний хамтарч ажиллаж байгаа компаниуд маань тухайн орны компаниудаа бидэнд ийм сайхан одоо урамшил өгж байгаа. Энд одоо та бүхэн минь ингээд урдчилж бүртгүүлээд ингээд сайхан хямдралтай үнэ аялж болох нь. Ер нь манай монголчууд сүүлийн одоо жилүүд бас аялал сурж байгаа. Сарын өмнө 2 сарын өмнө 3 сарын өмнө захиалга өгж одоо сурж байгаа учраас энэ дээр одоо хямдралуудыг авах боломж одоо Монгол аялал компанид бол байдаг. Бид бүхэн бол одоо дандаа одоо багц одоо аяллыг гаргадаг. Энэ одоо аялал дээр тийзний үнэ ч юм уу бусад одоо үзүр үйлчлэгийн үнэ нэмэгдлээ гэсэн ийм асуудлыг ямар ч тохиолдолд ярьдгүй. Тэгэхээр энэ дээр бол одоо та бүхэн маань баталгаатай үнийн санд байна гэсэн үг. Тэр дээр нь одоо янз бүрийн одоо нэмэлт одоо үйлчлэгэнд байлж гэсэн тэрийг одоо оруулаагүй. Энэ нь ороо явж байгаагаар ийм илүү давуу талтай ийм одоо аяллуудыг гаргаж байна. За Монгол аялал компани үйл ажиллагаа явуулаад 2007 оноос хойш одоо дотоод аялагчтай зориулсан үйл ажиллагааг явуулаад одоо 11 жил гарan одоо тогсор сууршилтаа ингээд ажиллаж байгаа. Нийтдээ 30-аад хүн ажилладаг ийм компани байгаа. Тэгээ нийт одоо аялагчд маань одоо яах вэ гэхээр ер нь компаниудын эрсдлүүдийг бас тооцоолж ажиллаа захиалах хэрэгтэй. Үнэхээр нэгэн жил ажилласан эрсдлээ дааждах юм янз бүрийн асуудал гаруул яах нь гэх мэтлэнгийн. Ингэх юм бол бид цаашдаа энэ аялал жуулчлал бол маш сайхан хөгжөөд ингээд явж боломжууд байж байна. За энэ сард одоо бүр онцгойлсон маш том одоо аялал болно. За энэ бол одоо Итгэл тамбын маань одоо мөрөглийн аялал одоо энэ сарын 28-нд Итгэл тамбалгаа одоо аялахаар юм аялал байж байгаа. Энд яг хөхтөр бурхан багш таалд төгссөн ээжийнхаа ачийг хариулахаар 33 тэнгэрийн орон залруу очиж ээжтэй болон бусад одоо тэнгэрүүдэд 3 сарын турш ном айлдаж хасгүй дээд номыг үйлгээр ээжийг орчлонгоос одоо гэтлгийд нэрваа утгыг хөргөн ээжийнхээ ачийг хариулаад намрын адаг сарын шинийн 22-нд одоо ингэж бууж ирж нийт сүсгцэн олонд одоо ингэ сайхан одоо юу яасан айлтур айлцсан юм одоо төвхтэй тэгээ энэс үндэслээд одоо ер нь бурхан шашинтай энэ одоо хүмүүс бол одоо буддын шашин шүтдэг хүмүүс бол одоо намрын адаг сарын шинэ 22-ны ихийн ачийг хариулах ийм өдрөө гэж ингэж үздэг. Тэгээд бурхан багшийн маань их дүүцэн өдөр ингэж хаарж байгаа. Дээр нь одоо Итгэл тамбалаа сайхан мөргөө Итгэл тамбаны ил гарц Итгэл тамбаасаа сайхан энерги аваад ингээд ирэх одоо ингэ боломжууд одоо байж байна. Тэгэхээр хүн орчинд одоо төрж орчинд ирчээд хамгийн одоо эрхэм одоо хүн маань болохоор ээж аав байдаг. Ээжийнхээ ачийг хариулах. Энэ ачийг хариулахын тулд энэ сайхан залбирлыг үлдэж бурхан өмнө даган баясаж ингэж мөрөгдөг манай уламжилт ийм сайхан аялал байгаа. Манай одоо Монгол аялал компаниар байнга аялдаг аялагчид маань энийг одоо маш сайхан одоо мэддэг.
За энэс үндэслээд бидүүд бас зохих хэмжээний одоо урамжийн одоо хямдралуудыг одоо бас энэ хугацаанд одоо өгж байгаа. Тэгэхээр энэ хямдралуудыг өгж байгаа учраас та бүхэн минь энэ хугацаанд ирж бүрдгээ хямдралуудыг аваад 10 тутмын нэг нь одоо үнэгүй байх жишээтэй. За мөн одоо бидүүд энэ дээр яг хүүхдээр маш сайхан одоо энэ дээр ламнар одоо энэ ламнар явж ном уншиж итгэл тамдаа мөргөж мөн одоо ээж матан доо мөргөөд ирэхээр ийм сайхан айл дуртай аяллуудыг ихийг ажиг хариулахар хүмүүс ингээд зорж байна. Энэ 7 хоногдоо бидүүд бас одоо хямдралуудыг зарласан байж байгаа. Энэ хямдралд одоо багтаж одоо бүртгүүлээд одоо сайхан одоо итгэл тамдаа илэг гаргах бурхан багш их дүүцэн өдөртөө очиж мөрөхийг та бүхэндээ хүсье. Таныг тун удахгүй аялах итгэл там улаануудын аялалд авирж байна. Итгэл тамбыг жилд 8 удаа ил гаргаж, өөр өргөнд шилжүүлэн, мутраас нь унжсан хадагнаас адис хүртэх боломжийг сүсгтэн олон толгодог. Тэгвэл энэ удаагийн аялалд итгэл тамбыг ил гаргах ёслол тохиож байгаа учраас онцгой хүндэтгэлтэй аялал болох юм аа. Сайн байцгаана уу? Итгэл тамбын ил гаргах 10 дугаар сарын 28-ны их мөргөлийн аялалдаа Монгол аялал компани та бүхнийг урьж байна. Бурхан багш төрөл таалсан ээжийнхээ ачийг хариулахаар 33 тэнгэрийн орноо залран очиж ээждээ 3 сарын турш ном айлдан ханцшгүй дээдийн номын өгөлгөөр ээжийнхээ ачийг хариулаад намрын адаг сарын шинийн 22-ны өдөр 33 тэнгэрийн орноос зам битгийд залран ирж сүсгтэн олонд бурханы ном айлджээ. Тэр цагаас хойш энэхүү өдрийг бурхан багш эхийн ачийг хариулсан их дүйчин өдөр хэмээн бурханы шашинд тэмдэглэн үлдсэн билээ. Ижи авийнхаа ачийг хариулах хамгийн дээд арга бол ээж авийнхаа ачийг санаж ариун буйныг үлдэж хилэнцэд нүглийг твчих болоо. Сүсгтэн олон та бүхэн итгэлт хамтаа бараалхан мөргөж эцэг эхийнхээ ачийг санан уян заяагаа даатгаарай. Энэ бэлэг зайн өдрийн аялалдаа эрт бүртгүүлээд хугацааны өмнгийн дүнгийн урамшуулалд хамрагдах боломжтой. Монгол аялал компани энэ жил нэлээд их одоо шинэ одоо аяллаа үнийг одоо бас санал болгож байгаа. За энэ одоо дараагийн одоо 7 хоногоос энэ 7 хоног түвшинтэй байхаар энэ яг хөөхтэй Манжуур аялал дээр 14 хүн байвал 15 дахь нь одоо үнэгүй одоо байх жишээтэй. Ийм одоо үнийг одоо бидүүд бас Манжуур аялал дээр маш нэлээд хямдралуудыг гаргацсан байж байгаа. За итгэл тамбын аялал дээр бол одоо 10 хүн байвал нэг нь үнэгүй байдаг ч юм уу тийм ээ. Гэх мэтлэнгийн энэ жил энэ 10 сард бол одоо бидүүд яг хөөхтэй онцгой хямдралын сар гэж Монгол аялал компаниас одоо зарлж байгаа. Энэ онцгой хямдралын сар нь ямар учиртай сар вэ гэхээр 11 сар 12 сарын одоо захиалгуудаа 1 сарын хийж болно. Захиалгуудаа энэ 10 сарын 20-оос өмнө захиалгаа хийж баталгаажуулж хагаад маш хямдхан үнээр Дубай руу, Вьетнам руу, Тайланд руу, Хайнан руу тэгээ Баали руу, Баали арал руу ингээд аялахын боломжуудыг хангаж өгж байгаа их сайхан байна. За мөн одоо бидүүд энэ одоо мөчийг одоо дамжуулт хамтран ажилладаг одоо Орос улсаас улаадуудын одоо буудлууд, баазууд, Манжуур одоо хотын одоо манай энэ үйл ажиллагааг одоо эрхэлж явуулж байгаа одоо хангаа гэх мэтлэнгийн хүмүүстээ бас баярлсан талархснаа илэрхийлье. Ер нь тэгээд энэ Дубайгийн, Тайландын, Вьетнамын Хайнан хамтарч ажиллаж байгаа аялын компаниуд маш сайхан юм үн өгж энэ жил одоо сайхан. Гэхдээ хичнээн хүний тоо цөөхөн байлаа ч гэсэн бас нэг тийм 60-70 хүнийг одоо Вьетнам руу Дубай руу одоо нэг 100 гаруй хүнийг мөн тэнгэрийн хаалгалуу нэг 150 хүнийг ингээд илүүчих юм боломж хангаж өгсөн цаатлын компаниуд бидүүд бас баярлж байна. Энэ зөвхөн одоо Монгол аялал компани ингэж үн гаргаж өгсөн энд бас их талархалтай хандж байгаа. Энэ нь бол хичнээн хүний тоо цөөхөн байлаа гэсэн бас монголчуудын маань нэлээд их одоо эдийн засгийн хэмжих юм одоо боломжууд байж байгаа. За үүний дараагуур нь яаж яах гэхээр бидүүд одоо нийт одоо залуучууд, хүүхдүүд, сургуулийн хүүхдүүд, оюутан залуучуудаа их хорон чөмөдлийг үзүүлэх, их хорны байгалийн одоо сайхан газар одоо яах
баясах энэ эх орноо шүтэх энэ тал руу одоо хагас бүтэн сайн аяллуудыг одоо хийж байна. Энд нь одоо яаж аглигийн хийдлүүд одоо байна. Манчрын хийдлүүд байна. Мөн одоо Чингисийн морь түшээлүү тэрэлжлүү гэх хэмжлэгийн одоо аяллууд одоо ингээд хагасаа өдрийн аяллууд одоо гарахаар одоо бэлэн болж байна. Зөвхөн энэ төр хүүхдүүд гэдэг хаан байхгүй бас том хүмүүс ч гэсэн бас одоо Монголынхаа төвөг турсгалаар Монголынхаа нөхцөлийн байдлаар мөн одоо энэ амралтын өдрүүдэд сайхан цэнгэг гард одоо цэвэр гард сайхан амрах ийм боломжуудыг хангаж байгаа. За үүнээс гадна Монгол аял компани одоо нарны орон жуулчны бааз гэж байдаг. Жуулчны бааз нь яг хөтөр бүх өдрүүдэд одоо жилийн 4 өдрөөр одоо үйл ажиллагаа бүх өдрүүдэд одоо хүмүүсээ хүлээж авч байгаа. За энэ дээр нь бид 2-3 янзын хүрхээнүүдийг гаргасан байж байгаа. Одоо тэгшний голомж хөдөлгөөн одоо бас мод тарьсан ийм байж байгаа. Тэгээ одоо нарны орон жуулчны бааз руу та бүхэн бас одоо ингээд одоо уулзалтын баяр, ургийн баяр, ойн баяр одоо сургуулийн хүүхдүүдэнд очиод спорт янз бүрийн арга хэмжээ хурал семинар хийх ийм боломжуудыг одоо нарны орон жуулчны бааз маань та бүхэнд хангаж өгч байгаа. Тэгээд нарны орон жуулчны бааз дээр бас та бүхэн ирж аядахтай амрахыг одоо хүсье. Зөв мөргөл зөвхөн Монгол аяллаас. Бүгдийг нэг дороос. Сайн байцгаана уу, та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Монгол аял компани энэ жилийн Зүүн өмнөд Азийн орнуудын аяллаа албан ёсоор нээж байгаатай холбогдуулан Зүүн өмнөд Азийн бар улс болж хөгжиж буй бүгд найрамдах социалист Вьетнам улсын талаар танилцуулахад бэлэн боллоо. Вьетнам улсын дэлхий дээр байгаа 4 социалист орны нэг бөгөөд сүүлийн жилүүдэд хөгжлийн хурцлаараа дэлхийд гайхагдаж байгаа билээ. Бидний энэ жил хийж буй аялал маань Вьетнам улсын нийслэл Ханой хот, Халон болон Нинбин хот гэсэн маршруттай байгаа. Халон Бэй буюу Халон болон 1560 орчим шохон чулуу арлаас бүтсэн. Дэлхийн соёлын өвд 2 удаа бүртгүүлсэн дэлхийн байгалийн шин долоон гайхамшигт багтсан байгалийн сонирхолтой мөн үзэсгэлэнтэй газар юм аа. Халон болон дахь бидний аялал маань 4 удаатай усан онгоцоор Халон болон нэг өдөр нэг шөнийн бүтэн өнгөрөөдгөрөө давуу талтай. Усан онгоцон дээр байх хугацаанд аялагчид та бүхэн жижиг завар эсвэл тусгай бэлтгэгдсэн завчнаар далайд аялах боломжтой. Мөн далайн усан сэлж, наран бие шарж, элсний хөл бөмбөг болон волейбол тоглох боломжтой. Усан онгоц маань сувдны аж ахуйгаар зочлох бөгөөд та тэндээс сувдыг хэрхэн бий болгодог. Мөн ориг сувд, хуль сувдын ялгаа хэрхэн яаж таних болохыг мэдэж авах боломжтой. Мөн газар дээрээс нь сувд худалдан авч болно. Халон болны маань хамгийн гайхамшигтай хэсэг бол ойролцоогоор 1 км урт үргэлжлэх сүрлэг том агуу бөгөөд одоо хөрн хэрхэн яаж бий болсон онцгой мэт байдаг. Дайны он жилүүдэд Вьетнамын далайн эрэг дагуух ард иргэд загасчид тэрхүү агууд орж нуугдаж аим гарч байсан хэмээн түүхийг сурч байдаг.
бүгдийг нэг доороос. Та аялахад бэлэн үү? Эрч хүч эерэг энергийг авахар хамтдаа Тэнгэрийн хаалга руу аялцгаая. Таачаас дэлхийн соруулсан одоо хэрнээ тайлагдшгүй олон нөөцийг агуулж байдаг. Тэнгэрийн хаалганы зүг аялахад бэлтгэрэй. Үүс хөшөглөж уус багантсан Аватар киноны Пандора гаргаар та аялахыг хүсвэл нэвтрүүлгээ тугсан сууж үзээрэй. Хараад үзээд ханашгүй Тэнгэрийн хаалга хүн төрлөختний дунд одоо хэрнэ тайлагдшгүй 6 нууцыг өөртөө агуулж байна. Байгалийн өөрийн бүтээсэн үзэгсэлэнд ертөнцийг хүн төрлөختний оюун ухаантай хослуулан энд гайхамшиг бүтээж чаджээ. Тэгээ Тэнгэрийн хаалга Бээжингээс 2600 км учраас бас одоо тэнд богооны билет бас холддоггүй ийм учраас зэрцэх айлах хэрэгтэй байдаг. Энэ ямар очтой гэвэл Тэнгэрийн хаалгыг үзэхийн тулд тэрлүү одоо хятадын дотоодын болон гадаадын жуулч маш их явдаг. Зүгээр онгоцоор явах юм бол хажуу талынх нь юунд хотод очиод тэндээсээ одоо бас автобусаар явдаг. За энэ зам болохдор бас өндөрлөг уус маш их бороо цас орох юм бол зам одоо харгуу хаагдах. Мөн дээрээс нь одоо энэ уулын одоо нуранг газрын хулгай үүсгэхээс шалтгаалж бас юм аюулгүй байдалд бас гэрэлтэлтэй ийм байдаг. Тэгэхээр энэ дээр болж игэл одоо манайхаар бус газраар аялж байгаа аялагч нь болж игэл тэр автобусаар явахгүй байх хэрэгтэй. Богоон замыг бол урьдчилаад нөгөө хаагаад ингээд яаж ч учраас аюулгүй байдлын талаар бол гайхуу ийм талтай байж байгаа. Тэгээд манайхад Бээжин хүртэл онгоцоор очоод онгоцоор цаашаа галт тэргээр явдаг. Замын үдээс цаашаа одоо автобусаар одоо галт тэргээр явдаг. Гэх мэтлэг хоёр төрлийн аялал одоо Тэнгэрийн хаалга байж байгаа. Тэнгэрийн хаалга бол одоо ерөнхийдөө хорвоо дэлхийд одоо хүн бол төвсний хувьд энийг үзэх нь одоо маш их тийм чухал одоо сүүлийн үед тийм үзүр болчиход байж байгаа. Бүгдийг нэг доороос. Монгол улсад аялал жуулчлалын салбартаа тэргүүлэгч, анхдагч хэмээх тодтолтой Монгол аялал компани та бүхнийг Манжуур хот руу аялах ээлжит аялалдаа урьж байна. Олон жилийн дадлаг туршлагатай, чадварлаг боловсон хүчнээр багаа бүрдүүлсэн үйлчилгээний өндөр хариуцлагатай Монгол аялал компани баг бүрэлдэхүүн таныг тав тухтай нөхцөлд аялуулж, мартагдашгүй дурсамжийг үлдээх болно. Монгол аялал компани нь гадаадын 20 гаруй орон, дотоодын аяллаа 19 бүтээгдэхүүнийг аялагчдаа санал болгодгороо бусдаас илүү аялагчдаа сайшаагддаг үлээ. За үүний нэг нь яхаарахгүй Манжуур хотын аялал юм. Олон сонин үзүүрүүлжлэгээ, шоу хөтөлбөр, тансаг зоог, басгүй худалдаа 8-ны хот болсон Манжуураар эрхэм та бидэнтэй хамт аялаарай. Бүх үйлчилгээгээ үргэлж номер 1 дээд зэргийн зохион байгуулалттай хамгийн чанартай байлгахыг эрхэмлэдэг юм шүү. За аяллаа дараагийн өдөр мөн л салж хагцамгүй амтад зоогоор эхэлж хятад орны хоолны амтыг танд мэдрүүлнэ. Мөн энэ өдөр ч бас шопинг үргэлжлэнэ. За харин оройн зочид буудлынхаа ресторан бааранд оройн зоогоо зооглоно. Бээжин нуугс эдэнгээ, Орос охтын бүжгийн шоу үзүүлбэр, элбийн гайхамшиг, хийлийн ая, агаарын цирк зэрэг үзүүлбэр үзэж, за эцэст нь диско бүжиглэх нь бие сэтгэлийн алжаалыгтай тайлан аяллаа амтыг мэдрүүлэх болно. Хүн яг хөвгт аялж ирэхдээ сэтгэлийн ханамжтай, сайхан настринтай ингээд ирэх юм бол одоо урам зоригтой байдаг. Нэг хэд 3 төгрөгийн татуу явжаад хэлийг цаана гарчаад маш их одоо мөнгө нэмэгчээд нөгөө Монгол аяллаараа явдаг гэж ийм байсан юм өдөргээр ингэж ярьдаг юм одоо ихэхэн гардаг. Тэгээ энэ дээр нийт одоо ард түмэн анхаарах байх. Мөн одоо энэ том компани захирлууд, аж ахуйн нэгжүүд одоо бас хүмүүсээ явуулахаар, аялал утгаар хямдхан явуулахаар, за илүү аялал утгаар ая тухтай явуулахыг талаар одоо бас анхаарч ажлууд их үр дүнтэй маа гэж бодож байна. Ингээд та бүхэндээ энэ намрын сайхан наалгар өдрүүд сайхан аялахыг хүсье.
олон бэлэг урамшуулалтай. Үүнд группийн урамшуулал, хугацааны урамшуулал, эрт бүртгүүлсэн тохиолдолд үнийн дүнгийн урамшуулал хүртэнэ. Монгол аялал. Гэр бүлээрээ, найз нөхдөөрөө, элгэн саднаараа аялж зугаалах торгон өчөө бүү алдаарай. Урт хугацааны амралтаа үр дүнтэй өнгөрөөж, эрч хүчээ сэлбэх гайхамшигт аяллаа хөтөлбөрийг зөвхөн Монгол Аялал компани танд хүргэнэ. Аялал адал явдал байх тусмаа амттай. Монгол аялал, монголчуудын аялал.